Арилжаа бол та хэд яг амьдралын асуудлыг шийдэх зүйл биш шүү. Хүмүүсийг хэлээд юм бол Фибоначчи гэдэг зүйлийг хинч орой болын ёроолыг татчих чад. Тэнд эртэл нь хүлээх сэтгэл зүй байна уу? Наан шууд төвчргүүтэд орох уу? Тэрийг бас хүн өөрөө сурах гэж доотлол 1-2 жил болдог байхгүй. Яагаад гэвэл чи сэтгэл зүйн бизнес учраас. Мөнгөндөө фокуслохгүйгээр хийж байгаа процесстой ингээд фокуслаад явах үедээ л энэ өөрөө гэж трейд болчихлоо гэж бодох хэрэгтэй биш үл. Бодит зүйлтэй нүр тулмаар авилж байгаа бэлтгэлтэй орж ирэх гэж хэлмээр. За сайн байцгаана уу залуусаа. Зулаас подкаст юм маань шинэхэн дугаар өнөөдөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд манай подкастыг маань хүсэн хүлээж сонсхийг хүсдэг бас олон үзэгчтэй болсон байна. Тэр хүмүүстээ бас маш их баярлалаа. Мөн яг одоо подкастаа үзэхээс өмнө subscribe-а дарахаа мартаоцай. За өнөөдрийн дугаарт маань за би зүгээр л маш их хүндэлдэг, үнэлдэг. За тийм сайхан нэг залуу би тэгээд за манай залууг маань болохоор трейдер Эрдэнэ сүхийн Батлуу гэдэг байгаа. Тэгээд манай урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. За бас урьсанд баярлалаа. Айгаа гоё подкаст хийж байгаа юм лээ. Тэгээд өнөөдөр бас өмнөх подкастууд дээр дандаа арилжааны талаар ярьж байсан бол энэ подкаст нараас арай өөр өнцгөр гоё ярилцъя гэдээ хүрээд ирлээ. За маш их баярлалаа. За тэгэхээр Батлуу өнөөдрийн подкастт тип явахд бэлэн үү? Бэлэн билээ. За Жохоо явж байгаа брик юм тавьчих. Бид юм яах вэ? За окей. За тэгэхээр Батлуу маань хоёлаа бага насныхаа мөрөөдлийн талаар ярилцъя. За бага наснда яг Батлуу маань яг ямар хүүхэд байсан? За тэгээд яг одоогийн өнөөгийн Батлуу өнгөрсөн үеийн мөрөөдлийнхаа дагуу явж гин үү? Эсвэл тэс ондоо нэгэн болж өөрчлөгдсөн үү? Энэ талаараа уулзаач. Бага насныхаа зүйлийг ингээд бодохоор ер нь бол ойролцоо. Ер нь хүн ингээд нөгөө нэг 0-5 нас хүртэл ерөнхий нөгөө нэг шуур хүмүүжлийнхаа 80% бараг тавьдаг гэж нэг юм уншиж ирсэн. Тэгээд тэнгууд бас үнэн байж магадгүй. Яа тэгэхээр бараг 4-5 дугаар ангиас ахуулаад ерөнхийдөө нэг юм санхүүгийн чиглэлийн номнууд эсвэл нэг юм дэлхийн алдартай 30 хүний намтар ч юм уу тийм юм айгүй сонирхож уншдаг байсан. Тэнгүүдээ түүхийн хичээлдээ их сонирхолтой хүн байсан. Одоо манай түүхийн багш нар мэддэг бүгдээр ингээд түүхийн хичээлдээ бол айгүй сайн. Хамгийн дургүй хичээл нь болохоор тийм одоо Монгол бичиг эсвэл тийм нэг математик ч юм уу тийм түүхтэй хичээлүүдэд дургүй. Түүх судлах айгүй тийм дуртай тийм хүмүүс. Тэгээд одоо ингээд бодохоор бас ер нь өөрийнхөө хүссэн замлаараа л явж гэж боддог шүү дээ. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө дотоод хүнийг бол яг дагаа явж байгаа л гэж боддог. Би ч нөгөө дунд нь IT-ийн мэргэжил рүү ороод ингээл 2 мэргэжил сольж исэн. Тэгэнгүүт одоо ингээд явж яваад яг өөрийнхөө хүссэн яг ингээд санхүү чиглэл рүү яваад ажиллаад ингээд өөрийнхөө хүссэн юм хийж байгаа болохоор ер нь бол өөрийнхөө хүссэн өмнөх бага настайгаа харьцуулахад бол яг таарад яваад байл гэж боддог. Ямар гоё баяр хүргэе. За баяр. Би бас нэг тэр мөрөөдөлтөө хүрэхийн тулд одоо энэ Зулаас подкастыг эхлүүлэхийн тулд одоо шал өөр мэргэжлэр явж байгаад яг хамгийн сүлд яг энэ өсөж байгаа мөрөөдөж байгаа яг энэ Зулагийн подкастыг хийж байгаа байхгүй юу. Тэгээд шулуу ирсэн байна. За. Таатай байна. Тэгэхээр Батлууг хамгийн анх харахад анх нөгөө чи нэг юм ивент хийжсэн шүү дээ. Тэгэхэд харахад маш их тийм одоо ихтгэл хүлээх үз даруухан дүлгүүн тийм нэг юм өөртөө ихтгэлтэй заяа. Тэгтээ яг тийм залуу харагдчихсэн. Тэгэнгүүт цаг хугацаа өнгөрхийн хэрээр яг тэр залуу бид чинь нэг одоо танилцаж ил гарны хугацаа өнгөрж байна да. Тэг яг л хിവэрэ байгаад байгаа байхгүй юу. Тэг би бусад хүмүүсийг харахаар одоо Батлуугийн хувьд бол би үнэхээр мундаг трейдер, амжилттай байгаа трейдер гэж би хардаг. Тэгвэл яг анх байсан шиг яг одоо байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэнд нь би маш их талархдаг шүү Батлуу. Худлаа магтаад байгаа юм шүү. Яг үннийг хэлж байгаа. Тэр хэдүүлээ нөгөө ингээд би ч нөгөө Single Trader-ыг бас өөрөө анхны ивент дээр ингээд явж байсан. Тэрнээс хойш 2 жил өнгөрсөн юм. 2 жил өнгөрсөн үү? 2 жил өнгөрсөн шүү. Тий. Өнгөрсөн жилийн зун чинь бол шал өөр газар өөр юм явж байсан. 2 жил өнгөрсөн юм. 2 жил. Хөөх ямар тэр би яагаад гэсэн чинь би нөгөө Exim Broker-тэй хамтраад өөрөө баг 2 жил болцсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед чинь бол дөнгөж юмнуудаа ингээд эхлүүлж исэн үе учраас одоо ингээд бодор 2 жил өнгөрсөн байлээ. Вау. Эсвэл цаг хугацаа ямар хурдан юм бэ те. Тэгээд үргэлжлүүлээд бидэнд те ингээ бидний хувьд ч гэсэн маш том үйл явдал байгаа. Ирээдүйд хийх зүйл маш их олон байгаа шүү. Тэгээд за ямар ч байсан Батлуудаа дараагийн асуултыг асуу. Би нэг түүхээ ярмаар санагдлаа. Өмнөх подкаст нь ч гэсэн ингэж ярьж байсан. За энэ хүү зүйл маань болохоор намайг бага байхад
манай гэр бүлийнх нь надад хэр баргийн анхаарал тавьдаггүй байсан байхгүй. Яг тэр үед манай найзын ээж нь болохоор одоо нэг төгсөлт болсон чинь надад сарнаа бараад иржсэн байхгүй. Сарнаа бариад тэгээд манай гэрийнхнээс ирээгүй ирнэ тэр ихчийн тэр үйлдэл яг би өөрийнхөө охин шиг болцсон байсан. Манай найзын ээж байхгүй. Тэгээд тэр ээжийн хэлсэн үг нь надад үлдсэн байдیں۔ За зулаа миний охин гэд юу гэж хэлсэн бэ гэхээр за голд одоо энэ одоо өвс ч юм уу эсвэл те мөчөр ингээд тайчих юм бол тэр урсгалаараа ингэж урсаж явдаг. Тэгтэл миний охин чи тэр урсгалыг сүрж амьдраарай гэж хэлж байсан. Тэгээ удаагүй нэг хэдхэн сарын дараа өнгөрч исэн байхгүй. Юу амар дип санагдчихлаа. Тэгээ яг тэр мөчийг авснаас хойш би магадгүй миний аав ээж хоёр надад тэгж анхаарал тавихгүй байсан ч гэсэн өөр хин нэгнээс тэр хайр халамжийг би авсан. Тэгээ өнгөрснөхийн дараа ч гэсэн өдийг хүртэл энэ зулаа яг тэр үгийн дагуу амьдэрсэн. Тэр урсгалыг дагаж биш сүрж амьдэрсэн. Магадгүй Батлуугийн хувьд ч гэсэн тэг хайртай хүндэлж явдаг нэгний яг тэр үг үйлдэл яг танд нөлөөлж исэн тэр зүйл байгаа юу? Надад яг одоо ингээд бодохоор яг нөлөөлж исэн хамгийн чухал хүн бол одоо манай аав л гэдэм л да. Ер нь одоо ингээд сүүлд нь бодохоор яг тухайд бол ойлгодгүй юм л. Сүүлд нь одоо ингээд бодохоор ер нь тэр хүн чинь одоо ингээд маш олон жил надаас илүү амьдэрсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг үнэн бодиттой зүйлийг надад дандаа хэлдэг байсан. Тэгээд хамгийн одоо аавас үлдсэн ингээд тод дурсамжууд нь юу вэ гэхээр одоо орой ингээд кино үзэж байгаа л битэр бүх манай гэрийн унтцсан. Тэгэнгүүт аав намайг дуудаал гаргаж ирсэн ингээд киноны талаар ярилцдаг гэсэн байна. Ямар гоё юм бэ? За энэ киноноос юу ойлгоо те ийм юм боллоо. Ер нь эрэгтэй хүн ингэж байх хэрэгтэй гэдэг юм байна. Энийг чи ойлгох хэрэгтэй шүү гэдэг ч юм уу. Тэгээ дандаа нэг ийм тухайн үед бол надад айгүй лайтай санагддаг байсан яг үнэ. Би ингээд хурдан унтмаар эсвэл өрөөндөө ороод ингээд уцаа оролдмоор санагддаг ч юм уу. Тэнгүүд дуудаж ирээл тийм юм яриад идэх байхад нь ойлгохгүй байсан. Одоо ингээд эргээ бодохоор яг тэр хүчүүд нь л одоо юу гэдэг миний яг ингээд нэг хазаах үед нэг хөө ингэдэг байсан шүү гэдэг ийм зөвлөмжүүд болоод яваад идэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэр тиймэрхүү л зүйлүүд байна та яг эргээ бодохоор одоо. Ямар гоё юм тий. Тэгээ одоо битэрийн дуртай үздэг байсан кино. Одоо зүгээр энгийн жишээлбэл Глadiator гэл нэг одоо эрэгтэй хүний тухай айгу тийм баатарлаг кино байлаа гэж бодоход энэ чинээс чи яг зүгээр алаа ядантай зүйл харах уу эсвэл чи яг одоо эрэгтэй хүн жанжин шуумаа бариад яаж амьдрах ёстой вэ гэдгийг ойлгох уу гэдэг ч юм уу те. Тэрийг ингээд ярилцаад тухайд намайг хүүхэд гэж бодохгүй яг тэр одоо том хүн шиг харьцаж ирсэн зүйлсүүд нь намайг анханасаа ингээд ийм том хүн болоход бэлдээд яваадсан байж магадгүй гэж боддtiin. Түүнээс биш өөр яг надад тийм чухал нөлөөсөн юм байхгүй хаа. Би ч тэг яг 18 хүрээлэл ерөнхийдөө 19 байхдаа ингээд Солонгос явж исэн болохоор тэнд очиод бол яг ганцаараа л өөртөө л ажиллаа л явжсэн гэсэн үг. Үнэхээр сайн зөв хүмүүжсэн байна. Тий. Тэрэнд бас айгүйх баярлалтай. Тийм байна тий. Окей. За тэгэхээр Батлуугийн хувьд одоо гэр бүлийн хувьд яг ямар үнсийг бүтээж амьдарч байгаа вэ? Тэгээд эхнэрээ гоё танилцуулбал, үр хүүхдээ танилцуулбал тэг чи яг амжилттай яваа нэгний ард ялтчгүй хариуцлагатай тий арыг ч баттаадаг нэгэн сахиусан тэнгэр байгаа. Тэгэхээр тийм ээ тийм. Тэр бол яг үнэн юм билээ. Тэгээ ер нь явж ер нь эрэгтэй хүн одоо ээж хүнтэй суудаг гэж л гэдэг шүү дээ. Өөрөө бол анзаардаг юм билээ. Тэгээд саяхан их нэртэйгээ нөгөө туслангийн байшин дээр энэ зон одоо миний хийсэн хамгийн том ажил бол нэг туслангийн байшинд барьлаа. Тэгээ өөрөө барьмаар санагдаад яг барьгээд зориглоод хэд хүмүүстэй ингээд нийлээд явсан. Тэгээд тэрний дараа нөгөө бид нар байшин руугаа бүгдээрээ ороод ингээд юм хийж байгаа харсан чинь манайх нар манай ээжтэй айгүй адилхан юм билээ. Тэгээ ерөнхий ингээд хийж байгаа байдал баг биеийн одоо хэмжээж баг адилхан юм шиг те хоёулаа жижиг нэг тийм. Тэгээд ер нь бодож ер нь хүн ээжтэйгээ адилхантай суут юм байна гэж бодсон. Тэгээ манай ихнэр болохоор яг ийм олон тав үггүй. Гэхдээ яг ингээд ойлгоод тэрэнд ингээд намайг ингээд бэлдээд ингээд туслаад хажуунаас ингээд чимээг ингээд байж идэг. Тэгээ тэрийг хүн яаж ойлгодог вэ гэхээр одоо эрэгтэй хүний хувьд гэртээ ингээд оройтол би ингээд ажиллаа хийж байгаа л ингээд одоо орой ирэнгүүд тэр хүн одоо манай хоёр хүүхэдтэй ингээд те миний хоёр хүүхдийг хараад ганцаарх надад ингээ өрөөнд ингээл хүлээж байгаа унтцсан байгаа байхгүй. Тэрийг ингээ хараж ойлгоод мэдрэх нэг хүн байна, мэдрэхгүй хүн байна. Би бол яг тухайн үед бол ороод сүүлийн үед ялангуяа нэлээд ажилт хийж байгаа тэр дээр. За ер нь бол илүү цаг зарцуулах хэрэгтэй юм байна. За ер нь бол ажил гэж явсараа бас хамгийн чухал хүмүүсээ бас хайчаад байгаа юм шүү дээ гэдэг ч юм уу те.
тий. Тэгээ одоо хоёр хүүхэдтэйг ямар ч сайхан их нэртэйг ингээл дөрвөлээ амблуулт сайхан амьдарч байна. Тий. Нэг хүү нэг охинтой. Вау. Азтай шүү. Охинтой гэж шүү. Манай хамгийн том хүүхэд чи охин байхгүй. Ер нь нөгөө нэг би өөрөө бүр яг тийм царайтай, яг тийм охинтой болъё гэж боддог байсан. Вау. Тэгсэн чи бүр царай нь хүртэл яг миний ингээд хүсэжсэнээр тийм одоо хүүхэд гараад ирсэн. Тэгээ одоо ер нь бол охинтой арай илүү аим. Гэхдээ яг хүүдээ хайргүй гэж байгаа юм биш нөгөө нэг эмэгтэй хүүхэд арай л ондоо идэм лээ. Ер нь. Одоо тэгээд 3-таа шүү дээ манай охин ч 3 хүрч байгаа. Тэгээ жоохон одоо дөнгөж цэцэрлэгт ингээл ороо явж байгаа. Тэгсэн мөртлөө орой ядраа ороод ирэхэд одоо ааваа гэдэг тэрвэрэд унтдаг ч юм уу те. Нэг тийм арай нэг дотн мэдрэмж өгдөг. Тэгээ ер нь анхны хүүхдэд утгаарч арай илүү бас байгаад. Гэтэ хүүгээ томрохтнээс яхах юм мэдэхгүй л те. Гэтэ ер нь эрэгтэй хүн нэртэйгээ арай өөр харьцдаг гэж магадгүй. Нэг арай нэг өөр юм боддог ч юм уу те. Эмэгтэй хүүхдэйг бол яг наана ил харилт юм л. Үргэлжлэл болгосон. Тий. Би ч нэг 4 хүнтэй болохоор байсан. Тийм үү. 4 хүнтэй болохоор чинь тэгэл баг юу штэ манайх чинь за сингэтийн нэлхэр чинь 5 нэгдэл ирсэн. Дандаа л нэг юм одоо миний сонирхдаг юм бокс. Миний сонирхдаг юм одоо харах юм бол Counter Strike. Жоохон хүний тоогоор илүүрхэд тасгаад байна шүү дээ. Тасгаад ингээд намайг уусгачихсан. Тэг Counter тоглож байгаа уучлаарай ярьчтэй бодов. Counter тоглож байгаад маань нөхөр надад ер нь хамгийн анх гэр бүл болоод маш их тоглоодсон байхгүй юу. Тэгэхээр за би тэгвэл яагаад тоглож болохгүй гэж бодоод сурчаад нэг тоглож унтчихъя гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь яг тэгэл яг жирэмсэн бахта Counter тоглож эхэлсэн. Тэгээ түүнийхээ дараагаар бас нөө Mobile Legend гэж яддаг байхгүй. Тэгээ Mobile Legend-ийг бас тоглоод орой тоглоод хан за ганц чикен ч хамт унтчихъя гэж боддог. Тэгэл ингээл ер нь болвол ингээд миний сонирхол хөвчлэн яг юм нэг юм эргэтэлэг маяг. Тэгээ яг энэ маягаар бэжсэн чинь бурхан надад 4 хүүхэд өгчдгийг 4 хүү. За тэгэхээр дааж чадахгүй зүйлийг надад өгөөг байгаа таахгүй. Тэгэхээр одоо би хүүхдүүдтэйгээ жинхэнэ маш сайн үлгэр дуурайл өгсөн хүчрхэг ээж би байх ёстой байна гэж үзээд тэгэл одоо яг ингээл туралтаал хамстаа юу байна бро гэл хичээлийнх нь тарангуут нь за юу болсон нэдрээ гэж ярилцаал юу найзын төвшөнд ерөнхийдөө харилцаад явж байгаа. Тийм тэгээд бас энийг ярилцах гоё юм шүү. Батлуутайгаа ер нь бол яг ингэж Дубайд байхад нэг хөөрхөн тий. Тийм Дубайд байхад бид нар бас нэлээд хоорондоо татнассан юм болов уу гэж боддог шүү дээ. Ер нь би ч одоо нөгөө нэг хүнтэй нэг юм яриаггүй үзээгүй жиж бас хаамаг нэг юм ярихыг хүсдэггүй. Тэнгүүд яг тухайн үед бол ингээл гурлаа явж хахад бол яг бүх байхыг бол мэдж байгаа шүү дээ. Тэгэл яг таарыг мэдэхгүй байсан тухайд очиод мэдрэнгүүд надад бол аягүй тийм шудраг яг нэг одоо ер нь мэддэгддэм л та хүн одоо яг худлаа яриад байна уу эсвэл одоо ингээд дүр исгээд байна уу эсвэл өөрөө байна уу ч гэдэм юм. Тэнгүүд яг тодорхой ингээд юм үзег хүмүүс бол дүр исгэж байгаа хүмүүс татагдах байх. Яг амьдрал мэддэг хүмүүс ерөнхийдөө мөн чанарлаа ойртож хүмүүс бол ер нь өөрөө байгаа хүнийг л ер нь илүүд үздэг. Тэгэхээр миний хувьд бол хайр бол яг тийм мэдрэмж өгсөн. Тэгэл тэрнээс шууд одоо холбоотой сайхан ингээд явж байна тий. Маш их баяртай байгаа. Бас яг ийм мундаг дүүтэй болоод байгаа шүү дээ. Би бас сайн ихчнэр болоод байхад дүүтэй л болоод байгаа шиг байна. Яг одоо хоёлаа нэг ярихгүй байхын аргагүй гоёс дөрөв орно. Мэдээж бид 3 тий. Бид 3-ын одоо тэр одоо ялтчгүй ажиллаж байгаа салбар болвол the forex ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ямар хүнийг тий трейдер гэж нэрлэдэг. Намайг ингээд анх арилжаа хийж эхэлж байхад над руу тэгжсэн байхгүй. Чи зүгээр сая доллар хийгээгүй би чиж те. Чи трейдер гэдэг нэрийг зүг ирэх байхгүй. Тэгээд магадгүй нийгмийн хүсэж байгаа тэр зүйл нь юу вэ гэхээр за 10 арилжаа нээхэл юм бол 10 TP авах хэрэгтэй. Заавал сая доллар хийх хэрэгтэй. Тэгсэн чинь sorry мен чинь 10 арилжаа нээгээл 6 стоп лоо цогтөг байхгүй юу. Тэгээд би бүр сүлдээ өөрийгөө бацсаах бай. За би трейдер биш юм шүү. Тэгээ энэ үн цэнтэй нэрийг бид хөл яаж авах юм те энэ тал дээр юу ч бодож чинь тэгээ эмэгтэй хүмүүсийг ингээ харангууд өө чи явж аяга угаа хогоо шүрд гэрээ цэвэрл тэгээд ер нь бол энэ арилжааны салбар дээр эмэгтэй хүмүүс яг ямар байх хэвтэй тэгээ дээрээс нь чиний хувьд трейдер гэдэг нэр яг ямар зүйл вэ? Яг наад тал дээр би нөгөө түрүүнд подкаст эхлэхээс өмнө ярьдэлсэн шүү дээ. Ерөнхийдөө ойрд жоохон сэтгэл готролтой байгаа гэдэг. Тэр бас миний одоо хийж байгаа ажлаас шалтгаалдаг гэж магадгүй. Шалтгаалж байгаа ер нь тэрийг би мэдчихэл байгаа л. Тэгэнгүүт одоо яг трейдер гэдэг яг нөгөө одоо өөрөө чинь тавьсан сайн асуултан дээр бол сүүлийн үед бол бас ингэж
нухацтай боддог болчиход байгаа. Тэгээ одоо би чинь яг ажиллаж эхлээд гэх юм бол яг салбар руу орсон гэх юм бол 6 жил яг идэвхтэй байснаа буюу одоо яг өөр огт юм хийхгүйгээр зөвхөн энэ юм хийлээ гэж бодоход нэг 3 4 жил орчим болчихж байгаа байхгүй. Тэнгүүд эхлээд би бас мөнгөн дээр фокуслдаг гэсэн. Ер нь бол одоо тэдэн төгрөгийн таргет өөртөө тавьчих гэдэг ч юм уу те. Одоо бол эсэргээрээ бүр тэхээ болох хэрэгтэй гэж бодод байгаа. Яа тэгэхээр саяхан одоо миний нэг яг энэ индастри дотор ингээд одоо юу гэдгийг хардаг гадны трейдер их юм бол Том Хугард гэдэг залуу. Нэлээд олон ном бичиж ирсэн. Тэгээд дээрэс нь өөрөө яг хедж фанд санд ажилладаг. Одоо өөрийгөө ер нь баталсан байхгүй. Тэнгүү тэр хүний арилжааг одоо та ярьж гисэн магадгүй нэг ороод үзэх хэрэгтэй ерөнхийдөө Telegram байдیں۔ Орой болгон маань хүн арилжаа хийдэг. За тэгээ тэр хүний арилжаануудыг би харсан, портфолионуудыг буюу ашигнуудыг ингээ харж байгаа. Яг бодитоор энэ зах зээл дээр ажилладаг хүмүүс яг өндөр мөнгөн дээр фокуслохгүй. Ерөнхийдөө бол ихэнх нь мэдээж миллионерууд ч юм уу ингээл том мөнгөтэй арилжаач байгаа л. Гэхдээ яг үндэ юу чухал вэ гэхээр өөрийгөө олох нь аягүй чухал байгаа байхгүй энэ индастри дотроос. Тэгээ ер нь бол техникийн шинжилгээ одоо ингээс би яг энийг энэ подкастнаас дамжуулаад хэлчмээр байна. Сүүлүүд гарч ирж байгаа одоо ингээл Instagram дээр ч юм Facebook дээр байгаа залуучууд ч юм эсвэл дөнгөж орж иж байгаа хүмүүс. Нэг их амархан юм шиг хүмүүс сурчлаа. Эсвэл ингээл нэг юм сонин юм мэдрэмж өгөх гээд хичээгээд байгаа байхгүй хүмүүс. Тэнгүүд хэцүү гэдгийг олон бүр хэлэх хэрэгтэй. Бүр хэцүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээ техникийн шинжилгээ бол өөрөө тийм хэцүү зүйл биш байхгүй. Техникийн шинжилгээг бол хүн за ямар ч тэнийг хүнд ерөнхийдөө заасныг 6 сар орчим заах тэгэл сурчна. Босоо зүйлүүдийг ч гэсэн ерөнхийдөө тэгэл сурчна. Тэнгүүд сүүл би нэг бичлэг харсан хингцэн байл нэг бичлэг ингээл харангууд ийм амархан тий ийм амархан ингээл хашааг авчин та нар ингээл хашааг авна ингээл ийм амархан ингээл ингээд байгаа байхгүй. Тэнгүүд яг үндэ хэцүү зүйл юу гэхэд одоо stop loss тавьж сурах гэж хүн баг 3 4 жил зарцуулдаг шүү дээ юм. Тэр чинь stop loss тавьж мэдэхгүйдээ биш зүгээр тэрийг дадал болгож өөртөө одоо сэтгэл зүйтэйг уяах гэж 3 4 жил зарцуулдаг байхгүй. Тэнгүүд тэрийг ерөөсөө цаад утгыг нь ойлгохгүй баг л ингээл нэг амархан юм шиг хүмүүс бодоод байгаа. Тэгэхээр ер нь бол арилжаандаа бүр дурлаад тэрийг ингээ хараад ойлгоод тэгээд яг мөнгөндөө фокуслохгүйгээр хийж байгаа процесстой ингээд фокуслаад явах үедээ л юм өөрийгөө жинхэнэ трейдер болчихлоо гэж бодох хэрэгтэй юм шиг үл. Баяр үргээрөө зөв үнцээр харуулах гэсэн үг шүү дээ. Тийм болохоор одоо сүүлийн үед би оройны лайв трейд дээр ч юм уу нээлттэй стоп лосс цохиулж байгаа алдж байгаа болж байгаа бүх юм нээлттэй харуулж байгаа. Дээрээс нь ер нь аль болох хүмүүст бодит зүйл өгөх гэж хичээдэг гэсэн үг. За яг бодит үед ингэж алддаг шүү те. Өнгөрсөн түүхтэр бол хин ч юм ярьж чадсан шүү дээ. Одоо яаж хийж байгаад нэг юм гаргаад зүг харуулж болох байхгүй өнгөрсөн дэр. Яг одоо моментн дээр хүн ямар сэтгэл зүй гаргаж ярилж орох ч чухал байхгүй. Тэ. Тэгээ Орсын арилж байгаа хэр барьж чадчихээн те. Хэр алдагдaltaй үед нь катлаад хааж чадчихээн. Тэр нь л яг үндэ чухал. Одоо Том Хугардны нэг хэлсэн гоё үг дээ. Арилжаа гэдэг нь өөрөө техник шинжилгээ, суур шинжилгээ аль нь ч биш ээ. Арилжаа гэдэг чинь юу гэвэл алдагдaltaй үедээ хэр хурдан одоо алдагдлаа тасалж чадчихээн. Ашигтай үедээ хэр хол явуулж буюу одоо хэр улам ашигаа нэмж чадчихээн. Тэрнээс л бүх юм хамаардаг. Хүмүүс болохоор алдагдaltaй үед найдлага тэгээл барьсаар гашдачдаг. Ашигтай үед нь болохоор зэрэг за энэ миний эсрэг одоо жоохон одоо ингээд жоохон өөрхөн чиг явангууд одоо тэр ашигаа улам явуулж чадахгүйгээр тэгэл жоохон явуулаад хаачдаг. Алдагдлаа болохоор ингээд бариад идэг. Тэр хоёр дэрлээ бүх юм хамаарат байгаа юм. Түүнээс биш сонин техник шинжилгээтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл ашиг хийгээд идэг хүмүүс байна. Тэгэхээр ер нь техник шинжилгээнд дээр нэг фокуслаад бол хэрэггүй байна. Тэгээ мөнгөн дээр ч юм фокуслаад хэрэггүй. Вау, яг миний нөгөө мөрөөдөжсэн хүсчихсэн асуулт юу лээ? хариулчлаа. Одоо өнөөдөр жишээлбэл Монголд өдөрт $200 ашиг хийдэг хүн хангалттай сайхан амьдрал. Нэг трейдер шүү. Би тэрийг сүүлд ингэ бодонгууд өөр сүүлд нэг сэтгэл готролтой болоод өөртөө жоох ингээл ажиллангууд би 3 жилийн өмнө ч юм ингээл ажилдаг байхдаа цалин гэж одоо хэдэн төгрөг авдаг байлаа. Тэгээ одоо хэдэн төгрөг олцоод тэрэндээ ханахгүй дахиад шунаад байгаа гэдэг ч юм уу. Ингээд тэрэндээ ингээд өөрийгөө буруутгаад байгаа юм. Тэгэхээр ер нь бол тех шаардлагагүй юм л. Өмнө яг үндэ би баг бодлаачгүй 20 хоног ажиллаад $200 цалин авчихсан байхгүй Монголд. Тэгээ тэрэндээ баг ингээд баярлал 800 төгрөг авчлаа урьдчилгаа. Бас гайгүй оржээ гэдэг байсан шүү дээ. Тэгж яах чи одоо тэр тухайн мөнгө өдөртөө олж болдог хэмжээнд ирчээл 200 биш 2000 хийчих гэж шуналдаг байхгүй. Тэгэхээр би ер нь хитийн зорилоо жоохон хотоос зайдуу нэг краш аваад ер нь 50 амьдрий гэж бодчих. Танад очиж байна. Тий, тэгэр. Зайхан махцах шараа л ингэ сууж. Их ч гэхдээ өхрийн махан дуртай шүү. За. За. Яа ямар гоё юм бэ те.
Тэгэхээр яг энэ зах зээлийг харангуут маш их боломж харагддаг тий. Хүн болгон шундаг, ордог. Гэхдээ бас real trader гэж бас хэний хэлээд байт юм бол за мөн одоо худ гар гэж яриад дэмлээ шүү дээ тий. Тэгэхээр яг энэ худ гарууд гэж яг ямар юм хүмүүсийг хэлээд байт юм бол тэгээд бараг л манай монголчуудын трейд сонирхож байгаа хүмүүсийн тий массын сэтгэл зүйн болохоор бараг Чингис хааныг нэг эргээд нэг аваад ирчих ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр хүн ерөөсөө тийм нөгөө 100 харилцаа нээвэл 100 TP авах хэвээр сая доллар хийцэн байх хэвээр тий. Тэгээ сургалт ингээд зарангуут чинь зааж өгж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт бараг сургалтаар баяжж гин. Тэгээ миний хувьд бол би багшгүйгээр сурах чадваргүй юм байхгүй юу. Хүн тохирсон тэр арга барил тий. За магадгүй онлайнаар сурчих хүмүүс бол боломжтой байхгүй юу. Тэгэхээр бас нэг энэ тал дээр бол амар асуудалтай санагдсан надад. Яг гэх юм бол над руу ч гэсэн хүмүүс айгүй биччихсэн. Тэгэл танаа хурчин бараг худ гар гээл тий. Тэгээ сургалт яга зараад байгаа ингээл яалч өгдөлтэй хүн Яаж одоо жишээлбэл энэ зах зээл рүү сүүлийн үеийн хүмүүсээс биш өмнөх одоо үеийг ингээ хараад үзэл тэ одоо бас биднээс өмнө энэ зах зээлд зөндөө утч хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ одоо хүртэл зарим стил явж л байна. Тэнгүүд хэрвээ тэр хүмүүс байгаагүй бол бас өнөөдрийг төвшөнд хүртэл зах зээл хөгжих боломжгүй байхгүй. Тэнгүүд хүн болгон хэрвээ арилжаач юм бол одоо хувь хувьдаа гэртээ суугаад идэх гэсэн бол бас хэцүү шүү дээ. Тэнгүүд одоо яг үндэ гадаадуудын YouTube видео контентуудыг үзэж ихэнх нь сурж байна. Зарим нь бол яг монгол хүмүүсээр заалгаа сурж байна. За миний хувьд жишээлбэл хабын чиглэлээр үйл ажиллагаа эрхлээл тэндээ одоо хүмүүсийг оруулж ир сургадаг ч юм уу те. Тэнгүүд яг тиймэрхүү асуудалд орж ирж л байдیں۔ Тэгээ би сүүл рүү бол тоохоо болсон л доо. Яагаад тэгэхээр сүүлийн 1 6 сар орчим бол би цэвэр онлайнаар одоо өөртөө арилж байгаа гээл орой нэг YouTube лайв хийдэг ч юм уу тэгсийг л явж байгаа. Ер нь жоохон залхсан. Яагаад тэгэхээр хүн хүнийг бол яг 100% арилжаач юм болно гэж бол байхгүй. Чадвартай арилжаач болно гэж байхгүй. Суур үндсийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй. Тийм хүмүүс байх бас ёстой. Тэгээ зах зээл чинь ингээл аль талтай баланстай байх хэрэгтэй байхгүй. Тэгээ хүн альва нэг зүйлд энерги ч юм уу ямар нэгэн зүйл зарцуулаад хийж л байгаа бол эргүүлээд бас төлбөр мөнгө авах нь бас л одоо боломжтой юм. Одоо байдаг л юм гэсэн үг. Тэнгүүд нэг ийм үг байдаг шүү дээ. Чи тийм баян юм бол яагаад төлбөр аваад байгаа ч гэдэг юм те. Тэгвэл тэ одоо би сүүл нэг жишээлсэн шүү дээ. MCC ожралаас очиж зүгээр мөнгө гоогаад үзэлтэй өгөх нь үү. Тэр хүн чинь Монголын хамгийн баян хүн шүү дээ. Тэгээд зүгээр ингээд $100 өгчих гээ гоогаад үзэлтэй. Тэгээд өгөхгүй шүү дээ. Ямарваа нэгэн одоо бас хариу байруу гэдэг ч юм уу тийм одоо зах зээлийн бод шудраг өрсөлдөл одоо тийм баланс байх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд гадаадд ч юм уу одоо ингээд манайх ч өөрсдөө жоохон доош нэгэл гадаадуудыг магтаад идэв шүү дээ. Тэнгүүд гадаадын бас тийм хүмүүсийг харахад тэгэл бүгдээрээ л бас тодорхой хэмжээний фи авдаг. Сургалт онлайн веб дээр зарж байгаа ч юм уу эсвэл курс сургалт ч юм уу те. Би өөрөө ч $1000 сургалт одоо гадаад Солонгост байхдаа авч ирсэн байхгүй юу. Тэгээ тэрийг авснаар яасан бэ гэхээр тодорхой хэмжээний хугацааг манд төтөлж өгсөн. Бас мдээгүй зарим нэг эргэлзэжсэн зүйлүүдийг эргэлзээг нь тайлдаг ч гэдэм юм те. Гэтэ гол нь өөрөөсөө бас тэр тухайн хүнд ойлгуулахдаа бас мэдээж стандартын дагуу зөв юмаа заагаал явчих тэгэл асуудалгүй. Гэж юу бодож. Үсэг заалгаад нэг сурдаг шиг л гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь хүмүүс бас ойлгохдоо бас зүгээр ойлгох хэрэгтэй. Яа гэх юм бол энэ чинь яг манай батлуугийн хэл дээр цаг хугацааг төтөлж өгдөг. Тий. Ингээд цаг хугацаа төтөлнө. Гэтэ яг зүгээр би нэг зүйлийг хэлэх гээд байгаа нь болохоор зэрэг зүгээр нэг хүнээс хэтэрхий их хүлээлт хүлээтгэл болчих. Тий. Сурах ёстой зүйлээ сураад тэгээд дараа нь чи өөртөө ажиллах нь ойлгомжтой. Тэгэл яв. Тэр сурах байгаа зүйлийг чинь зааж өгсөн хүндээ төлбөр мөнгө ч гэдэг юм уу ямар нэгэн одоо цаг хугацаар цацуулсан бол буцаагаад юм өхөн байдаг юм багхгүй. Тэгээ энэ Монголын ус арилжааны салбар ер нь жоохон нэг тийм системгүй л байгаад байгаа л та үс. Тэгээ яг ингээд яа тэгэхээр удлаа нөхдөч гэдэг юм уу те бас байгаа штэ те скам хийдэг хүмүүс ч гэдэг. Тийм хүмүүс ингээд зах зээлийн нэр хүнд бас гутаагаад идэг гэж жоохон доош нь татаад идэг. Арайч нэг жоохон ингээд зүг хөгжихгүй л явж хахад нэг нь тэнд илт бусын асуудал гаргаал ингээд мангаагаал эдгэр чинь бүгдээрээ л юм биш те гэдэг ойлголт өгдөг байхгүй. Тэгэхээр бас тэхгүй байх л хэрэгтэй байна. Бус шударгаар өөрөөсөө хийж чаддаг юм хаяг явж байгаа хүмүүс бас одоо тийм сонин саад бэрхшээл учруулмааргүй шүү дээ тий. Тийм шүү тий. Окей. За тэгэхээр Батлан маань 6 жилийн хугацаанд арилжаа хийж байгаа гэсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ хугацаанд одоо хамгийн том сэтгэл зүйдээ тий нөлөөлөх үйц тийм алдагдал хүлээж исэн тэр зүйл байгаа юу? Зөндөө шүү дээ. Маш их. Тоо томшгүй.
одоо Солонгост байхаас л эхэлж исэн дөө ер нь тэгэл. Анхны миний би яаж яах тий би энэ дээр боддیں۔ Нөгөө хүний эрсдэл хүлээх чадвар бас чадамж гэдэг юм уу те нэг өгөгдөл бас байд юм шиг үлээ тусвста. Байглаас өгөгдсөн өгөгдөл. Зарим хүмүүс эрсдэл хүлээх чадвар угаасаа одоо жоохон тааруу байдаг. $100-аас илүү алдчихаар ингээд сандраад идэх ч гэдэг юм. Би болохоор тийм сонин хайнга гэх чадаа хаашаач. Ер нь зүгээр том эрсдэл хүлээх дуртай төрлийн юм шиг байна лээ. Тэгээ миний хамгийн анхны зүгээр өрөнд орж исэн арилжааны цэцлүүд өрөнд орж исэн хэмжээ нь шууд $15,000 байхгүй. Тэгэл нэг удаа дээр $15,000 өрөнд одоо алдагдал аваад буцааж тэрийг олохын тулд хүнээс $20,000 аваад ингээл шууд юм томоор эхлэе явцсан. Тэгээд тэрийг буцааж дарахын тулд жил хагасгаар ажилласан шүү дээ Солонгост ч. Тэгээд тэрнээс хойшоо гэх юм бол сүүлд одоо жилийн өмнө биш ээ. Саяны энэ 11 сар шүү дээ. Тэгэхээр одоо бараг жил юм байна л да. Жилийн өмнөх хаб дээр байж байгаад хамгийн дээдлэлт нь $94,000 яг нэг удаа алдчихсан. Тэгээ тэр үед бол ингээл тэгээ доороос хамгийн орж ирэл. Гэтэ гол нь юун дээр шаналдаг вэ гэхээр яг өмнө гаргасан алдаагаа тавтаад гаргацсан байсан байхгүй. Хизээч би дахиж тийхгүй дээ гэж бодож исэн юм а дахиж хийгээд алдсан юмс. Тэгэл тэр үед би дахиад болоогүй юм байна л да гэж бодчихсон өөрөөх. Тэгээ уг нь бол болцсон гэж бодоод явж байгаа шүү дээ. Тэгээ ер нь тэрнээс хойш тэгээ би ер нь хаба болиё гэсэн шийдвэр гаргасан. Хүмүүстэй ажиллаад бас илүү юм анхаарал сарниулаад байна уу да. Ер нь зүгээр би чинь зүгээр трейдер юм бол өөрөө бас өөртөө ажиллах хэрэгтэй. Тэгэхээр одоо ер нь болиё гэдэг шийдвэр гаргаад тэг болчихсон. Түрээс манай авч нэг тийм буйны байгууллага шиг л байдаг гэсэн шүү дээ. Хаасайг үлэн л та тий. Буйны байгууллага баг тэр чинь манайх нийт түрээсээ нэг 10 сая гарнаар төлдөг гэсэн. Хотын байршлаас хамаараад төвийн офс гэдгээрээ тэгээд бас нэг 100 м2 учраас тог ус салаалт гэл яг түрээсний зардал бол нэг 10 сая төгрөг гардаг гэсэн байхгүй. Тэгээ би хүмүүсээс эхлээд $100,000 түрээсийн одоо төлбөр зөв манай хавд сууж орж ирээд натаа хамт арилжаад суралцахын тулд $100,000 л хангалттай. Ягаад тодорхой хэмжээний такс авахгүй бол болохгүй. Үнэгүй болгочихвол тэр чинь годомжоор хүн болгоод ирж шүү дээ. Тэгэхээр тэгж тавиад сүүлд нь ингээд жоон цензур тавихын тулд ингэсээр хагаад хамгийн дээдэлтэй нэг $350,000 болж $100 болчихсон. Тэгээд тэрийг би яг хабын дэлдэг байхгүй. За та хэдээс авж байгаа төлбөрийг тэ хэдүүн байгаа та хэд мэдчихэж байгаа. Тооцоод түрээсийн зардал чи юм байгаа. Тэгээд яг би тэ та хэдээс мөнгө аваад байна уу эсвэл яагаад тэгээд тооцож үзээрэй гэж хэлдэгсэн. Тэгээл дунд нь шагнал урамшуул явуулна. Тэгэл зөндөл юм хийдэгсэн дөө. Буйны газар шиг л байсан да ер нь. Тэгээ ялтчгүй юм нөгөө чин одоо үннээр байгаа хүмүүст ингээд золиос зориулт гаргана гэдэг зүйл. Тэгээ магадгүй тухайн үед бол чиний хувьд тэг гаргахтаа энэ хүмүүс тусалчий гэсэн тийм сэтгэл зүй байгаад байгаа шүү дээ тий. Тэр ийм хүмүүс цаашдаа ирээдүйд нь угаасаа тэр бүх буян гэдэг одоо ярих юм бол тэр буян чам тэр гаргалтаар ирэх болно. Тэгээд угаасаа хүн юуг тарин түүнийгээ хураана гэдэг шүү дээ тий. Тэгэхээр гэхдээ яг манай хабын анхны хүмүүс одоо хүртэл холбоотой л үү. Тий. Яа тэгэхээр ямар нэг асуудал бидэрт байхгүй. Яг зөв. Тэгээд яг өөр гоё удцсан татнуулсан хүмүүс ч гэсэн байгаа. Хууч анх хавд орж ирэл ингээл одоо хүртэл явж байгаа хүмүүс. Зарим нь бол дунд нь буруу ойлголт аваад ингээ явсан хүмүүс ч бас байгаа. Гэтэ бол би бол нэг тийм буруу юм бол өөрөө хийсэн гэж боддог шүү дээ. Чистэ яг зөв юм хийсэн. Нөхөр битэр чинь баг бас л ядлаагүй тийм буйны байгууллага хийгээл явж байсан шүү дээ. Тэгээ ер нь бол тэгэл би чинь за болио үлээ ингээ явах шаардлага байхгүй гэж бодлоо тэгэл. Дараа нь загсанд явъя. Тэгээ шууд өөрчлөгдөж загсан ёстой. Тэгэл дуудаг арилжаа хийдэг штэ тэг банит. Тэнгүүтээ ингээд одоо энэ тархич нь нэлээд ажиллагаатай болно. Хамаг би стресст нь тий. Тэгээд сүүлд эцэгтэй яриад байж хахад яг зүрхэн нэлээд өвдсөн байсан. Тэгээд ялчгүй стресснээс шалтгаалаад. Ер нь амар их амархан юм шиг харагдаж байгаа мөртлөө би бизлэг хөвзөлөөс аяух гаргадаг шүү дээ. Одоо миний жишээлбэл нойр сүүлийн 3 жил яг би бүтэн нойртой онсноор санддаг байхгүй. Одоо манай их төрч мэдчихэж байгаа. Яг ингээд 12-оос хойш 12-оос өмнө жоохон ингэ нозорж байгаа л яг тэр үед итгэвтэй нөгөө нэг арилжааны цаг учраас ингэ харж байгаа л 12-оос өнгөрчөөл унтах гэхээр нойр өрдөг. Тэгээ өглөө нь бидэрт яг тийм ажил шиг одоо тийм ажил байхгүй шүү дээ. Тэгэхээр өглөө жоохон амарчдаг. Өдөр нэг 11 10 11 хүртэл унтчихин. Тэнгүүд маргааш нь дахиад нойр солигдчихин ингээл. Тэгээ нэг тийм хэмлэр бол ер нь сайхныг хүртэл явсан. Тэгээ ер нь бол болохгүй маань ингэж болохгүй маань. Одоо арай жоон зүг хэмнэл рүү орох гэдэг л чиг. Тэгэхээр сайхан агаар салхинд гарыг тий. Яг зөв. Яг иймэрхүү үедээ чи одоо том алдагдал авсан заяо. Яг иймэрхүү үедээ
яг яаж тэр сэтгэл зүгээ даван туулдаг байсан. Одоо жишээлхэд миний хувьд ч юм уу ингээд би бол зүгээр нэрээ хідэн долларч тасан байсан зүгээр нэг тийм чам шиг нэг юу аваад идэггүй. Би шууд хаагаад одоо энэ дэр хүрэх юм бол би шууд хаач чаддаг. Алтгадлаа бол би нэрээ үнэхээр хязгаарлчаад баттай хэлнэ. Тэгтээ одоо магадгүй ингээд том алдагдлын дараагаар сэтгэл зүг болохоор байлуулахаар ганцаараа байх. Эсвэл уулт руу гарах. Засанд явах. Тиймэрхүү байдлаар ингэж нөгөө нэг энерги авдаг гэсэн. Чиний хувьд яг яадаг вэ? Ёстой юм бэлээ. Би ч нь болохоор нөгөө нэг найз нөхдөдөө гардаг ч юм уу те эсвэл тиймэрхүү байдал жоон фан байдлаар гарах гэж үзээд идэг байсан юм бэл. Одоо бол тэгээд хан бас өөрөө эргүүлээд айгу хор уршигтай юм байна гэж бол ойлгоод байгаа. Би сая тэгээд нөгөө өглөө наашаа ирж байгаад нэг подкаст сонслоо. Тэгсэн чинь нөгөө хүний допамин гэдэг нэг бодис байгаа шүү дээ те. Тэр арилжаа хийх үед ч гэсэн юу нь ялгардаг. Ер нь одоо ингэ бодоод үзэхэр хүмүүс яг бодит үр дүнгийн төлөө арилжаа хийж гэнэ эсвэл зүгээр тэр допаминыг ялгаруулахын тулд буюу учир утгагүй баясал дараад идэх хүмүүс байдаг шүү дээ те. Тэрийг бас ингэж бодох хэрэгтэй юм лээ. Тэгээд амар их аз жаргалтай зүйл хүн гинт хийчихээр эргүүлээд амар их сэтгэлээр ундын гинэ. Тэгэхээр би нөгөө нэг айгүй их фан ингээл байнгут маргааш нь би яалч бүр улам сэтгэлээр унаад идэгсэн байхгүй ингээд мөнгө алдсан. Тэгснээр уг нь бол өчтөр гоё байсан гэсэн чинь маргааш нь бүр ингээд дип болчдөг ч юм уу те. Тэнгүүд ер нь жоохон балансжуулахын тулд өөрийгөө жоохон зовох хэрэгтэй юм бэл. Одоо бүр алдагдал авчингууд бүр гараад уул руу алхдаг те бүр ингэж кросс хийдэг эсвэл фитнест явдаг эсвэл бүр одоо өөрийгөө тийм чаленж дуудсан нэг тийм сонин зоос юм хийж би тэр хоёрын дунд балансжуулаа эргүүлээ аз жаргалтай болох боломжтой. Одоо тэр допамин тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээл би өстө мөнгө алдчихлаа гэснээр гарч шоудаад эсвэл фан байгаад их юм бол улам л ингээд доошлоод байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг бол ойлгохдоо одоо бол зүгээр илүү баг ингээ те шийт хийж удаад байгаа шүү дээ. За. Тэгжээс нөгөө нэг эргүүлээд зовсны дараа буюу одоо нөгөө хүүтэн шүршүрд бид нар ингээл орсны дараа нэг гойлчтой шүү дээ. Яг орж явах үедээ бол айгуу тийм хэцүү ингээл өвдөлтөй мөртлөө ингэлждэг. Фитнест яваад бас тухай зовж байгаа юм шиг хөөсөн гэж гаргаж өөрийгөө жоохон ингэж хүчилж агаад гараад ирэнгүү нэг гой толгой дээрээс сэрэгчдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ер нь жоохон тэгж. Тэгээ би ингээд одоо энэ мундаг явж байгаа хүмүүсийг харахад бүгд яг тийм хэмнэлтэй байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг амьдралын маяг нь те нэг юм өөрийгөө ингэ яах чинь зовоод өгнө гэж бодохоор те. Тэнгүүд тэд чинь яг тэр допамин гэдэг зүйлээ гоё зохицуулаад яваад идэм л те. Тэгээд тэгэх хэрэгтэй юм л. Тэгж ойлгосон шүү. Үнэхээр халуухан яриа өрнөж байна. Манай батлуугаас олон хүмүүс асууж байгаа ах те. Харж байгаа. Тийм учраас залуу яг тийм трейдерүүдтэй хандаж зөвлөх үг байна уу? Яг ийм зүйлсүүдийг бэлдээд те ерөнхийдөө ирээрээ арилжаа хийж байгаа боловол те миний хувьд бол нэг арилжаа хийж нэг 4-өөс 6 жилийн нэг юм болоод байгаа байхгүй юу? Яалчгүй өөрийгөө олохын тулд маш удаан хугацаа зарцуулагдах юм. Би зүгээр л нэг ой гарантай нэг памперстай гүйж байгаа охин шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр чиний хувьд яг ямар зөвлөгөө өгөх вэ? Зөвлөгөө гэх юм бол бас яг одоо ингээл бүгд дэмж болж чадахгүй адилхан гэдэг ч юм уу те төрцөн бас төрмөл хүмүүс бас байгаа. Яг тийм өвдөлгүй хүмүүс ч гэж бас байгаа. Тэнгүүд яг зүр нийтлэгийг нь харангууд эхлээд ямар ч өөрийнхөө амьдралын ахуй асуудлуудыг яг ингээд бүгдийг гоё зэгцлээд тэрнийхээ дараа арилжаа бол та хэд яг амьдралын асуудлыг шийдэх зүйл биш шүү. Улам бүр асуудалтай болгоно шүү баг. Бодлаач шүү. Тэгэхээр тийм асуудалтай нүүр тулгаж байгаа бол бас тодорхой хэмжээний бэлтгэлтэй тэгж гарч ирээрээ. Тэгэхгүй бол одоо яг нөгөө сүүлийн үед гарч ирж байгаа ч юм уу те эсвэл сүүлийн үед биш ерөн зүгээр ингээл харахад л яг арилжаач нэг амархан мөнгө олох хэрэгсэл юм шиг хүмүүс ярьдаг болсон шүү дээ. Тэнгүүд тэр талаас нь биш яг энэ л ингэж өөрийгөө бэлдэж орж ирсэн хүмүүс гоё орж ирээсэй л гэж би хүсдэг юм. Тэгээ би өөрөө бас яг бэлтгэлгүй байж байгаад орцсон учраас бүр нилээ юм болж иж гарч ирсэн учраас тэрийг яг сайн ойлгодог. Тэгэхээр яг залуучуудынхаа хувьд хэлэхэд бол санхүүгийн хувьд болон өөрийнхөө сэтгэл зүйн хувьд бас те ерөнхийдөө бас төлөвшөөд ингээд одоо бод хой хүн болсныхоо дараа орж ирвэл бас их зүгээр шүү. Тэгэхгүй одоо ингээд сүүлийн үед айгу насан залуучуудаа харагдаад байгаа. Тэр яхан болно л та. Гэхдээ зүгээр хитрхи одоо ингээд сүүлийн үеийн ингээд залуучуудыг харахаар флексдэх тийм дуртай болцсон гэдэг ч юм уу те. Тэрнийхэн панг өөрсдөө даадаггүй. Тэг ингээд тийм дүр хэсгсэн байдлаар амьдэрдэг тийм хүмүүс өсөндөө байна. Тэгэхээр тийм бити байгаасаа яг үнэн байгаасаа тэг яг бодит одоо зүйлтэй нүүр тулмаар авил жоохон бэлтгэлтэй орж ирэл гэж хэлмээр байна. Тэг ахуй асуудал амьдралынхаа ер нь ахуй асуудлыг шийдчих хэрэгтэй эхлээд. Тэгэхгүй одоо арилжаанаас зээл төлөх гээд ч юм уу те эсвэл одоо арилжаа хийнгүүдэд тэрнгүүрээ ингээд асуудлаа дарах гэдэг байвал
яагаад ч болохгүй шүү. Яагаад гэвэл энэ чинь сэтгэл зүйн бизнес учраас. Яг зөв тий. Хүн ингээд нэг дайнд оролцохдоо тий хуйг, дуулга, бамбай, сэлэм хэрэгцээтэй бүх одоо зүйлсүүдийг бэлтжиж орж ирдэг штэ тий. Тэнгүү зарим үед бамбаагүй тий. Хамгийн гол одоо би зүрхээ шалга гэдэг байхгүй юу. Тэнгүүт нөгөө нэг зүрхэн гэдэг маань болохоор одоо асуудлыг шийдэх сэтгэл зүйн төсвөр төвчээр тэг яалтчгүй энэ арилжаан дээр чинь яг тэр төсвөр төвчээртэй хүмүүс асуудлыг шийдэж чаддаг хүмүүс амжилттай байгаа хүмүүс яг өөрийгөө ялцсан сэтгэл зүгээ ялцсан хүмүүс байх юм бол асуудалгүй санагдаж байгаа хгүй миний хувьд Тий. Арай илүү тий дөхөн дөхөн болоод байгаа. тий. Тэгэнгүүт чинь төвчээрээ мэдхгүй тий суралц гингүүт чи надаа форекс зан гэвэцтэй юугаа одоо өөрийгөө олох тий юу заагаад байгаа сэтгэл зүй яагаад ингээд сэтгэл зүй хичээлүүд оруулаад байгаа юм ч юм уу тиймэрхүү юм зөндөө гарч ирсэн байхгүй. За би бол арилжаа заадгүй л тий би зүгээр нөө сэтгэл зүйн чиглэлээр нь ингэж ярих хэрэгтэй зөвлөгөө өгдөг ч юм уу тий. Тий. Тэгэхээр таарийн нөгөө тэр систем ч бас надад айгу таалагддаг байхгүй. Одоо яг та нэгэн бол арилжааг нь зааснаа тэрний хажуугаар бас ингэ сэтгэл зүйн ментор ороод ирнэ гэдэг чинь ерөнхийдөө энэ хоёрыг хослуулж ижлэгөөс амжилттай хүнс нь гарч ирэх байхгүй уг нь бол тэнгүүд жишээлбэл зүгээр жишээ аваад хэлээ л да Фибоначчи гэдэг зүйлийг хинч орой болон ёроолыг нь олоод тэнд татчих чадна. Зүгээр тэнд эртэл нь хүлээх сэтгэл зүй байна уу? Наан шууд төвчээргүүтэд орох уу? Тэ тэрийг бас хүн өөрөө сурах гэж доотлон 1-2 жил болдог байхгүй. Тэгэхээр ер нь бол арилжаа чинь тийм амархан зүйл биш ээ. Сэтгэл зүй хувьд бол. Яг зөв тий. Тэгээ би бас ингээд харахаар арилжаа хийснээс хойш би айгу тийм дарах болсон баг. Түнэс ш ойтом байхад бол би бол бас арайч юм байхгүй. гэж бодоод идэв шүү дээ. Тийм биз юм уу? Би чамайг анхнаасаа дараахан биз гэж харсан. Ярилцаа төлөвшүүлчтэй. Нилийн төлөвшүүлсэн. Тэгээ жоохон ингээл асаад ирэхээр уус дарчиж байгаа юм чи дээрээс. Тэгээл тэгэл нэг 7 хоног дипрч явж өөртөө ажиллана. Тэгсээр байгаад ерөнхийдөө бол тийм болсон. Түнэс би 10 жил ойтом байхдаа бол ер нь айгүй хөдөлгөөд хөвтөсөн. Тэгэхээр яг одоо ингээд сэтгэл хөдлөл гэж сэтгэл зүй тий. Тэгэхээр батлуугийн хувьд энэ сэтгэл хөдлөл давцсныхаа дараа гаргаж ийсэн яг тийм нэг юм. Одоо хүмүүс энийг л битгий хийгээсэй гэсэн тийм зөвлөмж байна уу? Муу талаасаа юу? Сайн талаасаа ч юу, муу талаасаа. Муу талаасаа ч юу? Тий. Хитрхи тийм одоо алдагдал авсны дараа сэтгэлээр унсны дараа тэрийг одоо архи дарсч гэдэг юм уу те эсвэл тийм одоо хөнгөн хумгай байдлаар нэг юм төр зур аргалчий гэсэн сэтгэлээр бити хандаасаа л гэж одоо хэлэхээр байна. Яа тэгэхээр би өөрөө бас яг тэр алдааг бол давтсан. Тэгэхээр одоо дахиж бол тийхгүй гэдгээ мэдж байгаа. Гэтэ тэрийг ингээл барайл цензүрдэл яваад байгаа. Тийм болохоор ер нь бити тэгээсэй л гэж бодож байна. Зүгээр яг асуудалтайгаа ирүүлэр ухаалгаар нүр тулаасаа. Гэхдээ сэтгэл зүй одоо сэтгэл хөдлөл ирмүүдээ уур нүрээд гараад архи уучдаг ч юм уу те. Эсвэл одоо гарч явгуудаа нэг хэд найзуудтайгаа дагуулад тийш тийшээ ингээл болж удахгүй мийг явждаг ч гэдэм юм. Тэр бол одоо зүгээр л асуудалч ууланд нэмэл гэсэн үг. Ямар гоё зөвлөгөө вэ? Ерөөсөө яг ингэж зөвлөж байгаа юм хараагүй. Тэгээд гоё цаг байна. Би бүр үнэхээр өртөгөө л тэгэл ажиллаа л. Хизээ болох юм мэдэхгүй. Яг зөв тийм. Тэгэхээр батлуу маань өөрийгөө яг энэ арилжааны салбар дээр дүгнэж хэлэх юм бол яг хэр левелд одоо левелээр 10 левел өгөх юм бол хэддгээрт нь явчихна гэж харж байна. Өөрийнхөө хувьд 1-ээс 10 левел байгаа гэсэн үг юм байна тийм. Яа би нэг доллар орох гол явж байгаа хта. Дахиад цаана юм байх гэж би бодож байна. Яг тэгэхээр болчлоо гэж бодсон болгоны араас дандаа фейлдэдэг. Айгүй хэцүү зах зээл шүү тий. Яг болчлоо гэж бодох болгонд л нэг фейл гарч ирдэг. Одоо алдаа гарч ирдэг. Тэгэл бүтлгүүцдэг. Гэтэ тэрнээс босох нэг сэтгэлийн тэнхээ гэж нэг юм хэрэгтэй шүү дээ. Тэр бол ялчгүй ар гэр ихнэр хүүхдээс л орж ирж байгаа. Одоо бол тэгээд өчнөө цаг хугацаа зарцуулаад бас өчнөө юм энерги өөрийгөө зориулсан учраас бас амархан одоо шантарч бүтлгүүдэд байх одоо сонирхол байхгүй. Дахиад улам тайжруулаад явахыг хичээдэг болсон. Ер нь сүүлийн үед бол аль болох хүчтэй өсөлтийг хийх биш зүгээр доктортой байдлаар удаан амьд явах нь чухал юм а гэдэг талаас нь хардаг. Яа.
наач бол айгүй харьцангуй ойлголт ч та тий. Ямар ч хүний хувьд бол амжилт гэж болно. Одоо архичийн хүний хувьд нэг өдөр архи уухгүй байх нь амжилт байхгүй. Тэнгүүд одоо зүгээр амжилттай хүмүүсийн хувьд бол магадгүй ажил нь хэдэн тэрбум бүтчихэж амжилт байдаг ч юм уу тий. Тэгэхээр ер нь бол амар харьцангуй ойлголт. Хүн болгонд л өөртөө тодорхой хэмжээний асуудал байгаа. Зорьсон зүйл байгаа. Миний хувьд бол одоо бүр сүүлийн ялангуяа нэг жил бол бүр амар өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө амжилт гэдэг цензур. Би бол нэг крашнда 2 ламбо авъя гэж боддог байсан байхгүй өмнө. Тэгсэн чинь одоо бол тэхээ болсон. Зүгээр хоосон крашнд нэг хуучны машин засаад стапа тавиад нэг юм амгалан амьдрмаар санагддаг болсон. Бүр сүүлийн үед бүр хотоос гараад бүр. Тэгээ анзаарч байгаа бол Улаанбаатарын стресснээс болж байгаа юм уу? Эсвэл энэ олонний танил хүмүүс айгүй хүмүүс мал дээр гарч байна сүүлийн үед. Одоо хөдөө гарч байна. Тийм лээ. Одоо дуучтаас ахуулаад эсвэл миний таньдаг ч юм уу ганцхан хүмүүс айгүй хүмүүс одоо мал аж ахуй аваад хотоос зайдаг бүр өөртөө ингэж тулаад стресснээс салж байна. Ер нь баг тэр нь ч зүг баг гэж би боддог. Бидний хувьд ч гэсэн манай гэр бүл бас ярилцсан байхгүй. Тэгээд манай 2 хүүч нь одоо нэг 4-р анги 2-р анги. За баг маань 2 баг маань одоо цэцэрлэгт орчин. Тэгээд яаж энэ Улаанбаатарын стресснээс салах уу? Мэдээж бидний хийдэг ажил бол дэлхийн хаанч байсан тий. Хөдөө сайхан мал дээрээ байгаад ч юм уу. Яг чиний одоо мөрөөддөд байгаа харж байгаа тэр зүйлтэй сайхан крашн дотроо ингээд стопа яамаар энэ ялтчгүй энэ одоо Монголын нийгмийн стресс бидэрт маш их хүн дээр тусаж байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө тэр арга хэмжээнүүдийг аваад эхлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэнгүүт яг гой санагдаж байна. Манайх тархан руу явж байгаа. Тийм. Ер нь бол яг л жижигхэн хот гэж санагдсан. Бид хөдөө сая нэг сар гарan аялж явж байгаад тэгээд тэндээ уг нь бол дархныхаа буудалд нэг л хоног гэсэн төлөвлөгөөтэй байж байгаад үргэлжлүүлээд судалгаа хийгээд 2 хонсон байхгүй. Тэгээ хоногтоо кинотеатраар байна уу гэж харсан чи байсан. Ном байна уу байна тий. Бүх зүйл байна. Хотод байгаа бүх юмнууд байна. Гэтэ гоё нь кино үзгээд явжсэн чинь бит хоёр тасалбар илүү нэг юм марцсан байхгүй юу? Яг тэр мартаал 3 минутын дотор гэл буудлын руу очиод ирээд авчаа. Нүдний шил юм биш үү? Та хоёр нөгөө нэг тийм нөгөө яг төвднүүдийн нэг буудлаар орсон. Тий төвднүүд яг гэж чод бодлосон юм аа. Тэгээ яг гэж байгаа якасаа шууд нөгөө тэр шинэ хавны юм бэлээ шүү дээ. Тэр бас тэнд хонсон байхгүй. Тийм үү. Тэнд ер нь 2 или 3 удаа хонсон явчих. Чи хосын өрөөрөө орч хоноор нь. Тэгээд нөгөө нэг 2 ортой. Тэгээ буудлын айгүй цэвэрхэн санагдсан. Тий. Тэгээ нөгөө шууд лифтээр дамжаад нөгөө юу руу орчт юм лээ шүү дээ. IMAX руугаа өргөө кинотеатр руугаа. Нөгөө буудлаасаа дамжаад ингээд. Тийм үү. Тийм. Тэр чинь яг биш, тэр нь шинэ юм биш үү? Тэгээ чиний очсон яг шинэ. Манай болохоор яг нарийн өөр бодол хийсэн. Тийм бас кинотеатр. Тэгвэл тийш очиж хонмоор юм бэ. Яг төвдөө. Тэгээд нөгөө нэг дэлгүр оршоо зогсоол тэнд ямар ч асуудал байхгүй. Бүр төгжрээ гэдэг нэг маш том асуудал байдаг шүү дээ. Машинтай байгаад ямар ч хэрэг алга яг. Яг зөв. Бит хоёр бол алдартай шүү дээ нөгөө скутер гэхээр хуралдахаараа баг хүүтчихэр одоо яад юм. Одоо өнгөрсөн. Алхацдаг шүү дээ. Бит хоёр ер нь бол машин ер нь хэрэглэдэггүй. Тэгэл ерөөсөө төгжрэл за тэдэс тэдэн минут угаасаа төгжирч яхахын орон алхаад явчих юм бол зүгээр л бит хоёр ер нь өвөл бол хөвчлэн яадаг алхадаг. Тэгээд бит хоёр бодсон байхгүй за одоо угаасаа тархан руу явах юм байна гэдэг. Шийдвэр гаргасан байгаа. Тэгээд тархан руу ирээрээ. Тийм. Окей. Ихэнх хүмүүс угаасаа дарханд амьдрмаар л байгаа. Одоо би бол тэгж бодож байгаа. Гэтэ яг ажил төрөл болон бусад зүйлс нь хотод уягдаад байгаа учраас л явж чаддаг баг. Бидний одоо арилжаа хийдэг хүмүүсийн хувьд бол тийм асуудал байхгүй шүү дээ. Бид нар хаанаас арилж ажиллаа хийж болно. Тэгэхээр би яагаад энд байгаад байгаа гэж бодсон байхгүй. Тэгээ сая 100 нөгөө нэг хөдөө бас явахдаа би нэг Starlink аваад машиныхаа дээр тавиад хөдөө явангаа арилжаа хийж үзлээ. Гоё юм байна. За тэгээс ер нь яагаад ингэж явдаг байсан гэж бодлоо. Тэгээл ингээл хот дотор ингэж уягцаар байгаа бүр тийм хүний авах хэвээр гоё мэдрэмжүүдийг ер нь авахаа болцсон юм байна шүү дээ. Тэгж одоо тэр нь ойроос тийм төлөвлөлтөй байгаа. Starlink нь ер нь бол хөдөө аль талд очсон яах вэ? Унах юм юу ч ялгаа. Тэр нэг хиймэл дагуул билүү тэр лугаа ингээд харуулж байгаа л нэг тохиргоо яг л холбочтой юм байна. Тийм үү. Тэгээд 40 нөгөө том жижиг гээд 2 янз байгаа. Бага жижиг нь болохоор 40 м дотор байлаа ингээд нэг радиусаар ингээд яг тэр радиус дотор авчдаг. Тэгэл камплаад машиныхан дээр тэрийгээ тавиал интернет ороход бол асуудал. Бүр тийм өчрөө тоглоом тоглолтгүй юм бол арилжаа мэрилжийн хувьд бол тоглоом тоглолтгүй болоо тийм. Яг зөв бит хоёр бас ер нь 100 болго ингээд тойроод аялцдаг байхгүй юу? Ялангаа тэгэл авилж байгаа хийх үедээ хийгээл тэгэл явж байдаг. Тэгээд
өнгөрсөн жил бол ялцчихгүй интернет дуягцсан. Бид хоёр Starlink-гээ авч яваагүй байхгүй. Тэгээ гайгүй би ч амар үнэтэй гэж хүмүүс тэгээд гайгүй юм л шүү дээ. Тийм үнэтэй бол санагдав. Гайгүйсэн. Тий. Вау, бүр ингээд яриад исэн чинь хамт аялах уу? Би яг одоо тэгэл гоё Монголынхон гоё газар дээр явъя. Тэгээ ер нь тийм гадагшаа матагшаа гэж яхаар. Би нэг өөрөө гадаадд байсан хүний хувьд болохоор гадагшаа явна гэж нэг боддгоо юм амьдралаасаа. Жог хэцүү шүү дээ ер нь. Тийм нэг тийм хүсэж тах зүйл биш байхгүй. Тэгэхээр ер нь аль болох Монголдо зүгээр юм suburban буюу одоо юм жоохон дагуул байгаа хотууд дээр очиж амьдрал илүү тийм тухтай юм шиг санагдав. Тэр өссөн үедээ ирж байна. Одоо зам бол асуудал үлдсэн шүү дээ. Тийм л байна да. Үнэхээр гоё. Бас дархан руу баг бүгдээрээ хамтдаа явчих юм шүү те. Тэгээ хамтдаа хүмүүс явахаар зөрөөд хот руу гарч. Окей. За одоо маш гоё арилжаачтай ирээдүйн талаар батлуугаас асууя. Тэгээ яг Монголын хэмжээнд дэлхийн хэмжээнд бид нар үнэхээр жижигхэн Монгол жижигхэн ч гэсэн арилжаагаар бид нар дэлхийн хэмжээнд гарах яг боломж байдаг юм уу? За мөн одоо яг Монголын ирээдүй болсон трейдерүүд маань тий яг хэрхэн тэмцтэй байх тий хэрхэн одоо урам авч ажиллах талаар танд өгөх тийм зөвлөмж Монголын трейдерүүдийг харж байгаа тийм алсын хараа байна уу? Таны хувьд? Тэрэн дээр болохоор зэрэг яг бодож байгаа зүйл нь зөвхөн одоо Монголдоо биш те одоо дэлхийн гой тэмцээнүүд зөндөө болдог. Өөрсдөө сорих, батлах бас боломжтой. Тэр лөө бас хүч үзээд ороосоо зөвхөн одоо тэгээл би бинийгаа амуулаад эндээ нэг ингээд байж хооронд илүү тийм арай цар хүрээтэй юм хийгээсэ гэж боддیں۔ Одоо жишээлбэл трейдер хүн өөрийгөө батлах гэж оролдох нь өөрөө жоохон тийм өрөөсгөл жоохон боломжгүйтэй ер нь зүгээр яаж батлах юм гэдэг чинь аягүй сонирм байхгүй. Одоо үнэхээр их тэр хүний хажууд 24 цаг тэгээ 24/7 амьдарч ижил одоо мэдтгүн болвол ганц нэг харилжаар тэр хүний дүгнэ гэж бол бас байхгүй. Тэгэхээр юугаар батлах юм гэхээр одоо Патрик Нийлийг ч юм уу те ингээ харахаар дэлхийн 7 удаагийн одоо арилжааны Forex World Champion гэдэгт ороод ингээ төрүүлсэн гэдэг ч юм уу те. Тэгээд батлаад үнэхээр сертификат олуулсан юм аваад ч юм уу те. Тэгжиж л батлах. Түүнээс энэ чи яг одоо бас тэгж батлах талаас нь харахад жоохон төвөгтэй байдаг. Тэгэхээр яг Монголд одоо яг тийм хүмүүс хэд байгаа лээ. Тэгэхээр тэрийг яг өөртөө илүү суралцаад илүү гадагшаага тийм гадны зүйлсүүд рүү өөртөө сорж үзэх одоо хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Яг зөв тийм. Би нөгөө бас өөрийгөө батлах гэдэг фанд аваад тэгээ фандтайгаа нөхөж тухчаад нэгдүгээр үеийн нь бол тэнцвэрлсэн. Тэгээ сүүлд бас нэлээд том алдагдлал аваад түртээ паузлсан байгаад байгаа. Одоо миний анзаарснаар тэр Bernd гэдэг нэг герман хөр байгаа. YouTube дээр нэг айхтар хандлтгүй бичлэг хийдэггүй байж байгаа л гинт гарч ирсэн. Тэгээ тэр нь яг яагаад тэгж хүмүүс их сонирхсон бэ гэдгээр FTMO гэдэг одоо олон улсын хамгийн номер 1 фандинг програмаас 227 удаа илүү 224 удаа тасралтгүй татаавалт хийсэн. Одоо дунд нь нэг ч gap гүүр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө бас ингээд би хүртэл ингээд бодоод үзэхээр боломжгүй юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг хүн өөрийнхөө нөгөө нэг батламж бичгээ тавиад, QR-а тавиад те ор шалгаж үзээрэй гэд. Тэгээ ингээд баталчингууд тэнтэй хинж марахгүй шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар бас одоо өөрсдөө хөгжүүлэх, олон улс руу гарах. Тиймэрхүү юм бас гоё тэгж хийвлэх гоё байна. Ямар гоё юм те. Түүнээс Монголд одоо шалгалт өгч ч юм уу те очиод өөрийгөө баталчих гэсэн тийм азар байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгд л одоо би чадна гэж байгаа юм чи одоо тэгэл гадагшаага гарцгаагаад өөрсдөө батлуулгаа юм болоод гэж үздэг шүү дээ. Яг зөв те. Тэгээ би яг актем дотроо ч юм уу хамгийн анхны татсан хүн болохыг хүсдэг байхгүй юу мөрөддөг. Фандын газраас. Тэгээ фандын татлалтыг бол одоо хэр багийн хүмүүс бол тэрийг татаж авч чаддгүй шүү дээ тий. Миний яг мэддэг хүмүүс 98% илүү алддаг гэсэн тийм судал байт юм л. Тий. 98% гэхээр бас дийлэнх нь баад массын зөвхөн шалгалтын 1-2 дугаар үе дээр шүү дээ ундаг гэсэн үг. Тэгээд 2% үлдэж байгаа шүү дээ. 2%-аас нь дахиад маш цөөхөн хувь нь хэдэн хувь нэдэг лээ. Нөө татаавалт хийдэг. Буюу мөнгө яг татдаг гэсэн үг. Тэгэхээр одоо тийм баг хувьтай юм дээр өөрийгөө бас нотлоод сертификатуудаагаа ингээ өрөөгөр өлгөчихгүй аваад тий. Тэгё. Тэгэх юм бол тэгэл хинт ч нотлох шаардлагагүй болж шүү. Харин тийм тий. Одоо утгагүй тэнцснээ тэгээ тэнцэн гэдгийг бас подкастаараа дамжуулаад гоё хэлнэ. Анхны батан авалтаа хийчихэд за батлуутайгаа их чинь тэгтээ арих удгуултай. Хоёул кофе төлөв заа. Тэгээ. За окей ямар гоё юм бэ те. За тэгэхээр Монголын трейдерүүдийн те одоо энэ
үнэхээр зах зээл дэлхийн зах зээл Монголд байх боломжтой. Монголын трейдерүүдэд бүх зүйлүүг нь бол боломжтой. Тэгтээ бид нарын харах өнцөг өөрийгөө сэтгэл зүгээ бэлдэх те дайнд орох байгаа бол сэлмээ аваарай те бамбайгаа аваарай. Тэгээд трейдерүүдтэй бас ингэж бас зөвлөмөр байна. Бэлтгэлгүйгээр битээ энэ зах зээлд орж ирээрээ бэлтгэлтэй үнэхээр давн ялна гэсэн итгэлтэй хүмүүс нь бас те орж ирээсэй гэж бас хүсэж байна. За тэгээд сүүлийн хэсэг рүүгээ бит хоёр орж гинөө. Тэгэхээр Батлуугийн хувьд ирээдүйд үр хүүхдүүдтэй яг ямар өв тэг ямар яг юм соёл үлдээ гэж хүсдэг үү? Яг чиний бүтээж байгаа тэр хаан тулсан шүү дээ тий. Тэгэхээр Батлуу бол яг энэ гэр бүлийнхээ хаан нь. Тэгэхээр яг үр хүүхдүүдтэй өгөхийг хүсдэг тийм одоо нөлөөлөл тэр зүйл нь юу байгаа бол хуваалцвал. За тэрэн дээр бол одоо өстэй яг баттай хэлж мэдэхгүй. Гэхдээ ерөн зүгээр би одоо өөрөө бас тийм удаан одоо тий энэ хаан тусын хаан байж үзег учраас одоо төхнүүлэл явж гин гэсэн үг. Гэхдээ яг зүгээр сүүлийн үед ингээд бодож байгаа зүйл нь болохоор хүүхдийг би ер нь бол тэгж боддог байхгүй. Хүн ингээд нөгөө нэг эцэг эхийнхээ генийг тодорхой авдаг. Гэхдээ нөгөө нэг Монголын нэг зүрх зүсүүд нөгөө нэг ухааны биеийн төрөлхөөс ухааны төрөлхгүй гэдэг. Би ч хэлбэл аав ч хоёрын айл айлаас нь жоохон өөр. Тэнгүүд манай охин жишээлбэл надтай адилхан байх юм шаардлага байхгүй. Зүгээр миний зүгээр гэртээ бүтээхийг хүсдэг зүйл нь эрх чөлөөтэй хин энэсээ хараат бус би бинийгаа одоо дэмжсэн чөлөөт харилцаатай тийм л одоо байхыг хүсдэг. Гэхдээ бас зарим үед бол чаддаггүй. Гэхдээ энэ тэг ингээл ажиллаад явж байгаа гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө одоо бид нар нөгөө хүүхдтэйгээ яг хүүхд биш одоо түрүүний хэлсэнчлэн одоо манай аав наадтай яг том хүн шиг ярилцдаг гэдэг шиг ер нь яг би даас хүмүүстэй харьцаж байгаа юм шиг л гоё яг тэгж илэн талангуу бодит зүйлийг ярилцах хэрэгтэй юм лээ. Тэгжээж яг тэр хүүхд чи илүү хэрсүү ухаантай зөв хүмүүжлэлтэй болох бах. Тэгээ ер нь илүү их цаг зарцуулаад одоо ингээ анзаараад хахад хүүхдтэйгээ илүү цаг зарцуулсан хүмүүс тухайн хүүхдийнхээ төлөө илүү ингэж санаа зовж хайрладаг санагдаад идэх байхгүй надад. Одоо зарим одоо аав нарыг одоо хүүхдэд хайргүй гэж байгаа юм биш. Гэхдээ зүгээр яг ингээд сайн цаг зарцуулж чаддаггүй хүмүүс байна шүү дээ, тэ. Бараг хүүхдийнхаа ямар өнгийн гутал өмсдгийг ч мэдэхгүй ингээд ажиллагээд явцсан хүмүүс өндөө. Тэгэнгүүт ээж нэр илүү их ингээд нэг хүүхдүүдэд аим юм шиг харагдаад идэг. Яагаад тэгдэг вэ гэхээр илүү их цагийг тэр хүндэд зарцуулж, илүү их хайрлж, хажуунаас нь харж одоо тэр зүйлийг мэдэрч байгаа болохоор тэгдэг байх гэж би бодоод байгаа. Тэгээ ерөн сүүлүүд илүү хүүхдүүдтэйгээ цаг зарцуулъя, ярилцъя, тэр хүнийг ямар бас мөрөөдөлтэй ямар хүн болохыг ингэж нээж илрүүлээ те. Тэгээд тэр тал дээр нь илүү туслая гэж боддог. Та соёлын хувьд тэгээд ерөнхийдөө хүн шиг хүмүүжлэлтэй нэг тийм хүнийг чадчихъя. Эсвэл одоо нэг ингэж муухай талаас нэмийг бодох биш илүү зөв талаас нь хүн боддог. Тийм л хүн болгочвол тэгэл бусдын бол тэгэл тухайн өөрөө шийдэх бах та. Ямар болгоо. Сингапурт болохоор бас яг энэ үр хүүхдүүдтэй өвөлдөг сургах гэдэг зүйл дээр маш их ярилцдаг л та. Тэгээд бид хоёр нэг 13 наснд нь хүрэхэд нь тийм ёслол маягийн зүйлийг хий гэж шийдсэн. Тэгээд миний хувьд одоо баг манай сүүлийн хүүхэд бол ялалт гэдэг хүү. Яагаад гэсэн бэ гэхээр төрөх боломжгүй болсон. Уг нь би гэрэлтгээд охиныг төрүүлэхэд бас нэрийг нь баг 6 жил хүлээсэн юм байна штэ. Өгч чадахгүй байсаар агаад. Тэгээд яг нэг юм хөхний сүүний тийм юу гэдэг. Хөхний сүүгээр нэг тийм нэг гоё л хийд юм байна л да. Тэрэндээ 4 үдэ зориулаад дөрүүлэнд нь юу хийсэн? Тийм нэгдүүлээд зүйлт хийлгээд яг 13 насныхаа төрсөн өдрөөр нь ингээд нас биеинд хүрсэн. Ер нь бол Монголын одоо соёлыг харах юм бол дээжийн одоо тэмүүжинд те ихнэр авч өгсөн шүү дээ 13 нас хүрэхэд нь. Яг тэрнтэй адилхан манай гэр бүлийн хувьд яг ийм церемони хий гэж төлөвлөөд ингээд өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол үнэхээр бас яг энэ үед би бас чамаас те асуухаас үр аргагүй зүйл байна. Аавын бид те хүнтэй танилцсан. Ахтны бид газар үз гэдэг. Тэгэхээр яг энэ зөрчсөн үгний одоо утга учирыг би чамаараас хэлүүлмээр санагдчихээн. Яг манай аавд гэдэг гэсэн. Эцэг гэж бити хүнийг одоо аав хүнийг битээд гэж дуудаж байна. Эцэг мал буюу одоо амтан дээр л ярьд юм байна л да. Эцэг мал гэж ярьдаг. Аав хүн гэдэг чинь болохоор арай одоо хүүхдүүдийнхээ хувьд ингээд хажууд нь байгаад өсвөлцсөн хүнийг аав гэдэг. Зарим одоо зүгээр одоо хүүхд төрүүлэл хаяад явсан хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Тийм хүмүүсийг бол яг малтай зөөрлж эцэг гэж ярьдаг.
тэгж хэлдэг байсан. Тэр зөв буруу мэдэхгүй байна. Тэгэхээр нөгөө нэг аав хүн гэдэг бол тухайн одоо эрэгтэй ялангуяа эрэгтэй хүүхдийн хувьд бол яг амьдралынх нь одоо ирээдүйн тийм толь шиг хүн байд юм болов гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр аавын бид хүнтэй танилцах гэдэг нь одоо жишээлбэл өөрийнхөө авдар шиг явахад манай аав энэ тэнд очиж ажил ярих ч юм уу уулзалтууд хийх эсвэл одоо ямар нэгэн байдлаар найзтайгаа уулзах ч юм уу тиймэрхүү үед намайг дандаа дагуулаа яваад идэг гэсэн. Тэрэн цаагаараа ямар учиртай вэ гэдгээр бид нөгөө хэлсэн адаглаад хүнтэй харилцаж сурах. Одоо ярьж сурах. За тэр хүмүүс юу ярьд, ирчүүд юу юу ярьд юм бэ? За адаглаад тэрний дараа 10 жилийн дараа аав байхгүй болоо гэхэд бид тухайн хүн дээр очиод хаа сайн байна уу те? Та намайг таньж гин үү? Би тэрний хүүхэд байна гэд магадгүй тэгэл ир хүний нөө зам үз урт гэчээр нэг бизнес дээр ч юм уу нэг ажил дээр таарч магадгүй байхгүй. Тэгэхгүй ингээл гэртээ хойно үлдээл нөгөө аав нь ганцаараа л яваад идэг те. Тэгээд нөгөө хүүхэд нь ир хүн яг яаж ажилтیں۔ Ер нь одоо те. Одоо би жишээлбэл та хоёрт одоо зүгээр ингээл зөвлөгөө маркер хэллээ гэж бодоход зарим нэг одоо том хүүхдээ ч юм уу авчираад ажлынхаа хажууд ингээд харуулад те. Бид хоёр ингэж ажилтیں шүү. За аав нь тэр хүнтэй яаж ярьж чинь гэдэг тэр хүүхд хараг гэдэг ч юм. Тэр талаас нь л боддتي. Тэгээд ахтны бид гэж яг дээр үддэг л нөгөө сайн үлэг байхад бол тийш тийш явж сайн газар үзэх хэрэгтэй л гэсэн утгатай л гэдэг бодлоо те. Тийм л байх. Тийм байна тийм. Тэгэл ингээл загнаад ч юм уу тэгж шүүмжилж одоо хүүхдийг тэгж харьцахаас илүүтэйгээр зүгээр үйлдэлээр л юмд харуулчих хэрэгтэй юм бэл. Тэгэл тэрийг хүүхд тухайд ойлгохгүй ч болно. Нас бинд гүцээд хэрэгтэй үедээ тэрийг бол ялчих заавал бод. Одоо миний би өөр төрж яах. Тухайд бол би тэгэл ингэсгээл өнгөрч байгаа шүү дээ. Гэхдээ яг одоо сүүлд ингэ бодох. За манай аав жишээлбэл тэр хүнтэй яаж харьцдаг байлаа. За тэгээд тухайн хүн ямар одоо хүн байгаад тэр хоёр юу хийлээ ч гэх юм уу те. Тэнгүүд би амьдрал дээр гараад яг юмаа мэдэхгүй байгаа шүү дээ. Цоо шин ингээл хүн анхудаа амьдрал ингэ явж байгаа. Тэнгүүд за энэ хүнтэй би яаж харьцах уу гэж бодохдоо аавас үлгэр дүрэл авах нь шүү дээ. Тэгэхээр яг тэрийг хүүхдэд зүгээр үлгэр дүрэл болгож дандаа хажууд нь үзүүлж явах хэрэгтэй. Тэр ганц нэг ажилдаа ингэ дагуулж явчих хэрэгтэй. Одоо хүүгээ том болохоор нь энэ тэнд одоо ажлын холбогдлолтой биш юмаа ч гэсэн ер нь зүгээр энэ тэнд ингээл гоё дагуулаа явъя л гэж боддог шүү дээ. Харууллаа л те. Утгагүй хаа. Одоо ч нэг тийм 4 нас хүрэхээр л хүүхэнд авчихсан. Тийм нэгдүгээр ангид ороо. Тэгээ энэ дээр бас нэг жишээ байд. Нөгөө манай нэг найз байдаг байхгүй 10 жилийн. Одоо нэг Монголын бас сайн жүжигчний хүүхэд байд. Тэгээд багасаа шал өөр байсан тэр хүүхэд. Тэгээ яагаад тийм өөр байсан бэ гэхэд бодохоор аав ч хоёр нь кино хийх болгондоо эсвэл киноныхон зохиолыг бичих болгондоо ингээд дагуулж яваад тэр хүүхдийг ингэж байлгадаг. Бүр багаас нэг байлгадаг. Тэгээд тэр хүүхд багасаа ном зохиол дуртай, гадаад хэлний авьяастай. За тэгээ одоо ч гэсэн яг тэр мэргэжлэр ингээд ажиллаж явж байгаа чинь. Тэгэхгүй тэгэл нэг тод хүн байсан бол тэгэхгүй л бас байсан байх л гэж боддоо шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр эцэгхийн үйлдэл хийж байгаа зүйлсүүд бол хүүхдэд тодорхой хэмжээгээр шууд бусаарч гисэн гэж яг тус тийм л гэж боддог. Вау, өстэй гоё жишээ авсан байна. Танай аав үнэхээр чамайг маш том үлгэр дуурайл үзүүлж өсгсөн байна. Хайрын дунд. Өөрийнхөө одоо тэр жишээ дунд тийм. Яг нэг эрэгтэй хүн одоо би бинтэйгээ нэг ингээл алцганаад ч юм ингэж хайрлахгүй ч гэсэн ер нь зүгээр үйлдэлээрээ л юмхэд юмнууд харуулаад явждаг ч юм. Тэгээ одоо миний жишээлбэл зүгээр яг эр хүн талаасаа болвол аавын хувьд бол асуудал байдаг байхгүй. Яг эр хүн гэж яг тэр хүн тийм хүмүүсийг л хэлдэг байх гэл те. Тэгээ ер нь нэг үг өгдөн шүү дээ. Сүүлд би бас харж хахад хөөртөө нэг готорсон юм юу гэдэг. Би машины мэдлэг айгу муу байхгүй. Уг нь бол манай аав чинь жолооч мэрэгчлээ одоо яг үндсэн хийдэг байсан зүйлс. Тэгэнгүүт тээврийн хүний жолооч хүний хаж хүүхэд байж иж тухайд яг намайг дагууллаа л ингээл машин тэр зөндөл юм засч юмсаал нэг явдаг гэсэн л та. Би өөрөө яа ч юм хоббиг байсан болохоор тэ сураагүй. Тэгээ сүүлд нэг инээтэй жишээ хэлэхэд машинаа янзлуулах гад эрэгтэй хүн юм чинь тэгэл унаад эрэгтэй болно те. Тэгсэн чинь машин мэдхгүйгээсээ болоод бас зөндөө бол оноонд орж исэн. За. Тэгээ би яг тухайд аахыг бас жоохон сонсчдөг үедээ л гэж харамсаж байсан. Миний машин ингээд тохиол хасаад ингээд дуурайд тахгүй ингээд байн ингээд нэг юм ингээд дид гэж дуурайд хахаар би одоо энэ одоо юу юм болоо гэж мэдхгүй. Тэгээд нэг засварын газар очил үзүүлнэ шүү дээ мэдхгүй юм чинь. Тэгэл мөнгөө төлөөл тэр чинь засварын газар орж байгаа. Тэгсэн чинь нөгөө засвар чинь ингээд эргэж тойрж миний машиныг харж ирсэн аа. Нэг алчуур авснаа гэх нэг газар ингэж харьцсан аа. Өө за болцсон шүү гэхгүй тэгэхээр. Наа чи юу нь болох болсон байна гэсэн чи. Мэдрэгчдэр чи ялаа наалтсан байна. Тэгснээ надаас 40,000 төгрөг авсан шүү дээ. Ялаа харьцсныхаа төлөө. Тэгээд тэр чи угаасаа өгцсөн юм чинь одоо
ажлыг хийсэн юм чинь тэгэл мөнгө нөгөн шүү дээ. Тэгэхээр адаглал эрэгтэй хүн нөгөө сүүл нөгөө тэр ямар үед бодсон гэхээр сайн эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж тодорхойлт байсан байхгүй. Чи унж яваа унаага ханилж яваа ханаа яаж авч явж байгаагаас л харчих гээд. Тэнгүүд би машинаа яаж авч яваад байгаа вэ бодсон чи бас жоохон хэцүү байл. Тэгэхээр эрэгтэй хүн болвол бас одоо дээр үед агтны одоо агт морь хүлгэлдэг байсан шиг одоо үед машин тэрэг гэлдэж байгаатай адилхан. Ер нь бас тодорхой хэмжээнд өөрөх юм бас хийждэг л байх хэрэгтэй бил. Одоо би бол дугуунаас цаашгүй. Яг нэг сэвчээ тосын сольчин те. Тэнгүүд тэрнээс цаашгүй. Тэнгүүд болвол яг тухайд бол бүх засварын газар бол орж үзээгүй. Бол өөрийнхөө машин тэрэгэн дээр бол бүх юм өөрөө хийждэг чадaltaй. Тим эр хүн бас гоё. Ер нь харахад те. Тэгэхгүй ингээл хүний аманд ороод хүний одоо тэдэн төгрөг нэг ялаарцныхын төлөө 40,000 төгрөг яваад байх юм чинь бас сонио. Одоо тэгээд моторын тос мосоо жишээлбэл бас яг найдвартай хаан солиулах вэ гэдгээр гайхаад идэв шүү дээ. Би мэдэхгүй тэгэл энэ яг сайн уу гэхээр сайн гэл надад хэлчихэн би сайн гэдэгт итгэл явна. Гэтэ магадгүй надад сайн гэж л муу тус өгсөн байж магадгүй. Тийм тийм. Тэгэхээр бас тэр талаас нь тэгэл аав хилдгэлээс ямар цаг үед одоо хүн машин тэрэг бол одоо ингээ хүний нэг хэрэглээ болсон. Тэгэхээр чи тодорхой төвшөнд мэдчих хэрэгтэй гэсэн би тухайн үед юу гэж дотор бодож ирсэн бэ гэхээр тэрийг мэдэх шаардлагагүй би мөнгөтэй л авах болно гэж боддогсэн юм. Гэхдээ яг бод байдал дээр бол бас мэдчих л хэрэгтэй. Яг зөв тийм. Тийм лээ. Одоо чигээр ярихад тийм энгийн зүйлс. Тэгэхээр одоо орчин үед техник технологи хөгжлөө гэдэг нэг тэгээд ах шаардлагагүй. Ирээдүйд машин усаар явдаг бол болчихгүй бол тэгэл бүх юм тэгэл хэмдэл баг. Нийтлэг зүйлс гэсэн үг шүү дээ. Вау. Ханилж яваа. Ханаа бол маш сайн авч явж байгаа. Манай батал бол ханы хувьд яг гай бахаа л гэж бодож байгаа. Би сүүлд гала дээр танаа их нэртэй танилцсан. Тэгээд үнэхээр цаг золбоотой, үнэхээр гайхалтай эмэгтэй байсан. Тэгээд яг одоо энэ подкастыг үзэх болно. Их нэртэй хандаад хэлэх үг. Миний зүгээр амьдралдаа баримталж явах ёстой гэсэн номер 1 зарчмын нэгдүгüрт нь их нэртэй гар өрөхгүй гэдэг шалтгаан. Одоо зарчим байдаг. Ер нь бол яаж ч муудалж хэрэлдсэн муухай үгнийгээ бити хараагаараа ер нь хосууд явд те. Тэгээд эрэгтэй хүн ялангуяа эмэгтэй хүнд гар өрөх бол хамгийн бүр адгийн зүйл. Тэгэхээр тэр тал дээр бас нэлээд өөрийгөө одоо цензурдэж барьж хичнээн уур урж бухимдсан ч гэсэн зүгээр бараг зүгээр гэрээсээ гараа авчихсан тэр. Тэгэхээр тэр тал дээр бол би яг одоо амлж чадах нэг зүйл нь те. Ямар ч байсан одоо бүр сайхан амьдруулаад тансаг сайхан амьдруулна гэхээс илүүтэйгээр зүгээр яаж ч зовсон элдв мухагаар харааж гомдоож гар үрж зовоохгүй байх тал дээр бол асуудал байхаа л гэж боддог. Эхнэрийн тал дээр. Вау. Тийм л байна да. За ямар гоё юм. Би бүр ингээ батлууга яриулах тусам ингээл ярианд нь орол. Нэг л ерөөсөө өдрөө хараал ингээл. Тэр гайхалтай үлгэр жишээ, мундаг аав, сайн нөхөр, сайн трейдер би бол батлууга тэгж хардаг. Баярлаа. Тэгээд хүн өөрөөгөө тэгээд магтуулах дуртай хүн байна, дургуун байна. Миний хувьд бол яг боддоор одоо мэдэрч байгаа зүйлсээ тухайн тэгээ энийг нөгөө ярилцаал. Тэгээл тэр хүн намайг үүж дүгнмээр байна, тэрнгээрээ дүгнээл явчихдаг. Тэгээд ер нь сүүлүүд бас нэг аль болох баг ярихыг хичээж байгаа. Гэхдээ танай подкаст нэр бол нэлээд их юм ярьчлаа. Хойрдог яаж байгаа нөгөө жоохон дипэрсэн байгаа учраас айгүй их юм бодож байсан. Тэгэл бүгдийн сайхан ингээл гаргачлаа. За ямар гоё юм те. Урсгалаа. Тий. Урсгал ус угаасаа урсгах хэвээр. Тэгээ батлуу маань урслаа. Жоохон цалхаасан болоочлаарай гэж. Арай их юм ярьсан гэхдээ. Үгүй ер нь бол ийм байгаа. Манай подкастын гол зорилго болохоор яг тэр амжилттай байгаа тий. Тэр трейдерийн цаана одоо хүмүүсийн харахад тэр тайзан дээр байгаа тэр хүмүүсийг харахтаа биширдэг. Нэг наан өнгөцхөн тэгээ тэр мөсөн уулын оройг нь хараад байдаг. Гэхдээ тэр мөсөн уулын гүнд юу болж ийсэн тий ямар нулимстай яасан ямар хэцүү байсан энэ хүн яаж даван туулсан тий энэ бүх зүйлсүүдийг би хуваалцахыг хүсдэг амжилт гэдгийг дийлэн хүмүүс харахтаа зүгээр л нэг тайзан дээр байгаа амжилт үзүүлцэх хүнийг л гэж хараад байдаг тэр нь бол зүгээр л мөсөн уулын орой тэгтэл мөсөн уулын тэр гүнд нь байгаа нулимс уйгашуу тий баяр хөөр аз жаргал энэ болгоныг тий харж чаддаггүй гэхдээ дийлэх массыг хүсдэг юм зүгээр л тэр
сургуулийн оройг харахыг хүсдэг. Тэгэхээр яг энэ хүү подкастын маань зорилго нь яг тэр амжилтын цаана нуугдаж байгаа суурийг нь харуулахыг хүсдэг гэсэн үг. Тэгэхээр яг хуу манай подкастын сая Батлуу маань тий их яриад байна гэж. Гэхдээ миний зорилго угаасаа чамайг яриулах байсан. Би 70-30 харилцаатай л байхыг хүсдэг байхгүй. Маш сайн ярьж өгсөн баярлалаа. За, сурсанд баярлалаа. Хаяа бас нэг одоо хүн болгонтэй ингэж ярих бас боломж олддгүй маа. Яг үндэ нэг одоо гудамжаар найзтайгаа харчаал ямар ийм их юм яриад л тань юм шүү, тэ. Тэгээ эсвэл одоо гинт орж ирсэн их нэртэйгээ нэг ийм яриад л тань юм ш. Хэцүү шүү дээ. Тэр яг хуу подкастны хувьд бол надад таалагдсан зүйл нь маш өргөн хүрээнд хойлоо ярилцлаа, амьдрал ярьлаа, ярьлаа. Хамгийн чухал зүйлс нь зүгээр яг энгийн амьдралын хэм маяг гэдэг зүйлээ өөрөө бүрдүүлчих юм бол ажил амьдрал те гэр бүл бүх зүйл гоё болоод явцдаг юм шиг надад сүүлөө санагдаж байгаа учраас илүү өөрийнхөө хэм маяг амьдралын хэм маяг руугаа илүү өнгөж байгаа. Өмнө нь бол арилжаан дээр л ингээл фокуслаад байдаг те. Тэгэхэд амьдралын хэм маяг нь өөрөө болохгүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн үед дипред байгаа шалтгаан нь өөрийнхөө дотоод мөн чанар руу илүү өнгөж өндийгөөдсөн. Тэгээд ойрд яриагүйгээрээ сайхан ярьлаа. Хаяа бас нөгөө нэг дотор байгаа зүйлээ гадагшлуулахар ч гоё стресс тайлэгддэг шүү дээ. Тэгээд тэрэнд бас урьсанд бас баярлалаа. Маш гоё яриа өрнүүллээ. Маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл үтсэн сонсогч та бүхэндээ мөн баярлалаа. Тэгээд яг одоо манай Батлуугийн тий Instagram хаягийг нь би энэ доор оруулъя. Тэгээд та бүхэн манаас фолловдоод Батлуугаасаа маш олон зүйлийг суралцсан аваасаа гэж хүсэж байна. Би тэг нөгөө сүүлийн Instagram дээр нөгөө дандаа ашигын зураг ч юм уу те мөнгө олж байгаагаа харуулад байгаад байгаа нь бас сони юм байна гэж бодоод тэг хүн болгон лугаас тэгээд байгаа учраас голцоо ерөнхийдөө нэг тийм юм оруулахаа болчихъя гэдэг стори дээр жоохон итгэхгүй байгаа. Голцоо цаашдаа бол хүмүүст өгөх мэдээлэл гэх юм уу те зорж байгаа зүйл нь болохоор бодит байдал руу чиглэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ гоё подкастын төгсгөлд хэлэх үг маань ингээд дуслаа. Бас үзэж байгаа үзэгчдээ маш их баярлалаа. Гоё подкаст болж нэр хэрэг одоо хийх байгаа дугааруудыг бас үзнэ. За баярлалаа. Олон хүмүүс рүү шеэр хийж өгөөрэй. Окей. Ямар хүнтэй яваасан гэж гоё ярих нь дараагийн дугаар дээр тий. За ингээд Цулаас подкастыг талан сорьсон бүхий л хайртай үзэгчдээ маш их баярлалаа. Таалагдсан хэсэг, сургамж авсан зүйлсүүдээ мөн комент хэсэгт хуваалцаарай. За баяртай. Окей. За bye guys.